Тэгээд ерөнхийдөө энэ ногоон хоолны зүйлийг нэмэгдүүлж өг. Эмчид бол байнга үзүүлж бай гэсэн анхаарал халамжийг тавь гэсэн цохолттой. Ийм байгаа. За 8 дугаар загтал 49 оны 10 дугаар сарын 20-нд бичсэн загтал. Энэ бас маршалч байгуулсанд бичсэн маршалын загтлууд номонд бол энэ бүрийн ихээр орсон байгаа. Сайд танаа толилуулах нэгэд 22-ыг харьцах 31 см бор шаргал цаасан дээр бичсэн. За энэ дээр бол мөн л одоо ингээд би бол удаа танд ингээд загтал юу бичиж байна. Одоо би нийгмийн одоо эрхчлөөт иргэн болмоор байна гэсэн хүсэлт юугаа ингэж гаргаж ингэж тавьсан ийм загтал гар бичмлүүд нь байна. За энэ бичмэл гар бичмлүүдээс нь үзэхэд бол Навын дунгуй хэр хэмжээний өндөр мэдлэгтэй тий боловсролтой бичгийн одоо юм юутайг нь бол харж болохоор байгаа. За тэгээд энэ 39 оны юуны асуудал дээр би бас нэлээд хэд хэд юм харсан. Энэ Бямбын Эренчингуй дуурж өгөөд хүмүүст бол энэ 10 жил шийдгээд энэ хүмүүст бол орчуулгын ажил хийлгүүлэхээр нэг гэрт цуг байлгасан байгаа. За энэ дараагийнх нь харуулаа. За энэ бол Навын дунгуй өөрийнх нь орчуулгынхаа зүйлийг хүлээж аваад за тэгээ буцааж өгж ингэж гарын үсэг зурдаг байсан. Энэ дэвтэр нь байна. Энийг бол анх одоо та бүхэнд харуулж байна. За энэ дээр бол ерөнхийдөө нэг зохиол хийгээд намын дүрм залуучуудын андгай гэх мэт зүйлүүдийг орчуулж исэн байгаа. За дээр нь дотоод хөвлийн яамны одоо баг бичиг хэргийн ажлыг одоогоор хэлэх юм бол бичээчийн ажлыг хийдэг байсан. Бүх тушаалууд энэ бүхнийг төлөвлөдөг байсан баг. Төлөвлөж явуулдаг байсан, хөрвүүлж бичдэг байсан байгаа. За тэгээд энэ зүйлүүдийг харгалзаад ерөнхийдөө 1950 оны 3 дугаар сарын 31-нд дотоод хөвлийн яамны орчуулж генерал дүнхэрж угаа баг хурлын тэргүүлэгчдэд хандан Баатарууны Навын дунгуй одоо бас сайшаалтай ажиллаж байгаа. Энэ үнийг бол одоо ингэж өршөөл үзүүлэх нь гэж бас өргөдөл хийсэн байдаг. За энэ өргөдөл болоод Навын дунгуй удаа бичсэн энэ өргөдөл юу бол харгалзаж ингэж өршөөл үзүүлж болсон байгаа. Тэгээд ерөнхийдөө Монгол Улсын сүүлчийн засаг ноёд ноёдыг үгүй хийхгүйгээр Монголын төрийн бодлого төрийн бодлогын хэрэгжүүлж байгаа тэр салбар нэгжүүдийг бол нэгжүүдэд хурц ажиллах боломжгүй гэдгийг бол энэ зөвлөхүүд судалгаа гаргаж энэ утгаараа яг тухайн үед 30 онд явуулсан судалгаа Монголд бол тайз нар ба тэдний алавтууд гэсэн хоёр нийгмийн давхарга байна гэсэн тогтоосон. Энэ тайз нарын гараар энэ тайз нарын одоо юу хэл хэрэгээр бол Монгол төрийн бодлого явагддаг юм байна. За эднэрийг бол ингэж байхгүй болгохгүйгээр энд бол Монголд ингэж өөрсдийн бодлогыг явуулах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасны үднээс Алтан уургийн засаг ноёдыг бол ингэж хилэмгдүүлж хилэмгдүүлсэн. Одоогор миний судлан тогтоогод байгаа бол яг Алтан уургийн угсаа залгамжилсан засаг ноёдоос бол 38 засаг ноёдыг бол хилэмгдүүлсэн. За тайз нарын тоог бол одоогор тогтоож чадахгүй. Энэ бол маш 1000 гаруй гэсэн тайз нарын юу байгаад байгаа. Наривчлалын судалгаа яваагүй. Тэгэд миний одоо эцэст нь хэлэхэд Монголын сүүлчийн засаг ноён Баатаруу Навын дунгуй түүх судлал энэ юу бол нэгэн цаашид наривчлалын судлах түүний амьдрал улс төрийн үйл ажиллагааг тодруулахад бол бас энэ судлаач нар нэгдэж ажиллах нэгэн бат бүтээлийг гаргах нь чухал юм болов уу гэсэн саналыг дэвшүүлж байна. Тэгээд энэ загтлуудыг бол цаашд бас наривчин судалж илрүүлж тухай бүртэн та бүхний сонорт хүргэж байх болно гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа. За дараагийн уучлаарай энэ миний нөгөө маршалын загтлууд ном оюун дээр гişүн өргөн барих гэж байна. Ягаад гэвэл энэ загтлыг номыг хийх шалтгаан нь өөрөө энэ Навын дунгуй
загтлууд болчихсон юм. Тэгээ энэ загтлаас олбоолж ингэж хөөж явсаар агаад нэг ийм бүтээл гарах болчихсон байсан. Тэгээд энэ бол бэлэг ерөөл юм аа гэж бодож байна. Тэгээ энэ загтлуудыг За энэ бол бас ээлжит сюрприз гэж ингэж одоо хэлж болох юм байгаа юм тийм.